Бидний дотоод хүүхэд хэрхэн бүрлдэж хөгждөг вэ? Бидний бие хүн дотор гэрэлт ба сүүдэр хүүхдийн эзлэх хувь нь яг таг биш ч ихэнхдээ л амьдралын эхний 6 жилд төлөвшдөг. Хүний хөгжилд амьдралынх нь эхний хэдэн жил маш чухал ач холбогдолтой. Учир нь энэ цаг үед түүний тархины бүтэц, бүх мэдрэлийн сүлжээ болон холбоосуудын хамт бүрлдэн бий болдог. Хөгжлийнхөө энэ үе шатанд ойр дотныхоо хүмүүстэй харилцаж олж авсан мэдлэг туршлагууд тархинд маань гүнзгий ул мөрөө үлдээдэг. Аав ээж бидэнтэй хэрхэн харилцаж байгаа нь амьдралд маань тохиолдох бүх харилцаа холбооны хувьд нэг төрлийн үлгэр дуурайлал буюу хөх гадаргуу дээр тодорч буй цагаан зураастай адил нөлөөтэй юм. Бага залуу насндаа бид эцэг эхтэйгээ харилцаж байхдаа өөрсдийнхөө болон хүмүүс хоорондын харилцааны талаарх гол зүйлийг мэдэж сурч авдаг. Бидний өөрийн үнэлэмжээ мэдрэх мэдрэмж үүнтэй уялдан бусдад итгэх итгэл маань эхний энэ хэдэн жилд үүсэж бүрлддэг бөгөөд таата бус тохиолдолд бусдад болон хүмүүс хоорондын харилцаанд үл итгэх, эргэлзэх мэдрэмж төлөвшин тогтдог. Гэхдээ дээр өгүүлсэн зүйлийн хувьд дэндүү хар цагаанаар бодох хэрэггүй. Яагад гэвэл ямар ч эцэг эх хүүхдийн харилцаа зөвхөн сайн эсвэл дан муу байдаггүй. Бид хүүхэд насаа аз жаргалтай сайхан өнгөрөөсөн байлаа ч гэсэн хүн бүр дотроо гомдол гутралыг ямар нэг хэмжээгээр тээж явдаг. Энэ нь хүүхэд байх үеийн нөхцөл байдалд дараах учир шалтгаантай. Анх бид бяцхан нүцгэн бөгөөд ямар ч хамгаалалтгүй өрөвдмөр амьтан энэ дэлхийд мэндэлдэг. Нярайн хувьд өөрийг нь хүлээн авч үргэлж хажууд нь байж асран халамжлах түүнийг ертөнцтэй холбож өгөх хүн хэрэгтэй. Үгүй бол тэр үхэн. Тэгэхээр бид төрснийхөө дараа нилээд урт хугацаанд маш сул дорой бусдаас хараат нөхцөл байдалд амьдрахад хүрдэг. Тийм учраас хүн бүрийн дотор биеэ сул доройгоор мэдэрдэг, улмаар өөрийгөө зүгээр биш байна гэж боддог. Сүүдэр хүүхэд оршдог. Түүнээс гадна хамгийн сайн эцэг эх ч гэсэн хүүхдийнхээ хүсэл бүрийг гүйцээх боломжгүй. Хүслийг нь хязгаарлах шаардлага гардаг. Ялангуяа хүүхэд 2 нас хүрээд аль хэдийн өөрөө явж чаддаг болсон үед эцэг эхийн зүгээс олон зүйлийг хязгаарлаж хориглодог. Хүүхдээс тоглоомоо эвдэхгүй байх, вааранд гар хүрч болохгүй, хоолоороо тоглож болдоггүй, хөтөвчин дээрээ суух цаг нь болсон, болгоомжтой байх зэрэг маш олон зүйлийг байнга л нэхэж шаарддаг. Ийм нөхцөлд хүүхэд ямар нэг буруу юм хийгээд байгаагаа өөрөөр хэлбэл яагаад ч юм зүгээр биш байгаагаа олонтоо мэдэрдэг. Бие дутуу үнэлэх буюу дорд үзэх мэдрэмжийн зэрэгцээ ихэнх хүмүүс өөрийгөө бас дажгүй үн цэнтэй хэмээн мэдэрдэг, дотоод мэдрэхүү байдаг. Бид хүүхэд насндаа үргэлжил муу зүйлтэй уулзраад байгаагүй. Анхаарал халамж, амар амгалан, тоглоом нария, баяр хөөр гих зэрэг сайн юмч бас байсан. Ийм учраас бид дотроо байх тэрхүү эерэг хэсгээ гэрэлт хүүхэд гэж нэрлэж байгаа. Гэтэл хүүхдийн маань эцэг эх түүнийгээ өсгөж хүмүүжүүлэх анхааран асран халамжлах ажлаа хүчрэхгүй болохоро орилж зандран зодож занчих юм уу? Эсвэл бүр огт хайхрахгүй орхивол түүний нөхцөл байдал яривхтай болдог. Бага насны хүүхэд эцэг эхийнхээ хийж байгаа үйлийг сайн муу эсхийг нь мэдэж дүгнэж чаддаггүй. Хүүхдийн нүдээр харахад эцэг эх нь том хүмүүс бөгөөд хизээч буруу зүйл хийдэггүй. Хэрв аав нь хүүхэд рүүгээ орилж хашгиран бүр гар хүрвэл хүүхэд аав төрөмхий зангаа дарж чадахгүй байгаа учраас сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж бодож мэдэхгүй. Харин би муу хүүхэд учраас зодуулж байна гэж сэтгэдэг. Хүүхэд хилд орохоосоо өмнө өөрийгөө муу байна гэж бодохгүй,
ердөө муу эсвэл ядаж буруу юм хийгээд шийтгүүлж байна гэж мэдэрнэ. Ер нь бид амьдралынхаа эхний 2 жилд хүртэх мэдрэхүүгээрээ дамжуулан аав ээжийнхээ үнэхээр хүсэж олдсон хүүхэд мөн эсэх талаар мэдэж авдаг. Няра болон бага насны хүүхдийг эрүүл өсгөж боожуулахад хооллох, усанд оруулах, өлгийдөх зэрэг биеийг нь арчилж тордох бүхий л ажил гололдог. Өөр нэг чухал зүйл бол түүнийг ийлж инхрийлэх юм. Асарч тойлж байгаа хүн хүүхдийг ийхүү ийлж инхрийлэн хайр инэрлийн зөөлөн нүдээр харж зөөлөн дулаан өнгөөр дуудаж ярих бүрт тэрээр энэ ертөнцид хүсэн хүлээсэн хүн мөн гэдгээ олж мэддэг. Эхний 2 жил эцэг эхийнхээ иргэшээл үйл хөдлөлд бид нар бүрэн оршдог учраас чухам энэ цаг үед анхны итгэл найдвар эсвэл итгэлгүй байдал гэж нэрлэдэг байгаа гол зүйл болох сэтгэлийн тамир бүрлдэж эхэлдэг. Эдгээр туршлага нь хүний тархинд гүн гүнзгий уул мөрөө үлдээн хадгалагддаг. Анхдагч итгэл найдвараа өөртөө төлөвшүүлсэн хүн ухамсарынхаа маш гүн түвшинд итгэл найдварыг мэдэрдэг бөгөөд энэ нь мөн бусад хүнд итгэх үндсэн нөхцөл болдог. Гэтэл анхдагч итгэл найдварыг төлөвшүүлж чадаагүй хүн сэтгэлийнхээ гүнд айдас, эргэлзээ, итгэлгүй байдлыг мэдэрч эргэн тойрныхоо хүмүүст үл итгэх, хардаж сэрдэх нь элбэг байдаг. Анхдагч итгэл найдвараа өөртөө төлөвшүүлж сэтгэлийнхээ тамирын суурийг тавьсан хүн гэрэлт хүүхдийн адил ихэнхдээ өөдрөг үзэлтэй сэтгэл санаа сайхан байдаг. Харин анхдагч итгэл найдварыг төлөвшүүлээгүй хүний сэтгэлд сүүдэр хүүхэд нилээд том байр суурь эзлэн оршдог. Хүүхдийг амьдралынх нь эхний жилүүдэд ойр дотны хүмүүс нь өсгөн боожуулахдаа хайр инэрлэр дутааснаас нилээд их бухимдал мэдрэхэд хүрдэхтэй уялдан амьдралынхаа турш түүний стресс бухимдлын гормоны хэмжээ нэмэгдэн гадагш цацагддаг гэдгийг сэтгэл мэдрэл биологийн шинжлэх ухааны судалгаагаар нотолсон байдаг. Энэ нь хүүхдийг насанд хүрсэн хойноч байн бусдад уур хилэнгээ гаргахад хүргэдэг. Иймээс тэд бухимдал өдөөх юм бүхнийг хит эмзэг хүндээр хүлээн авдаг. Мэдээж хүүхдийн зан авир төлөвшин тогтоход өсөж хөгжих дараагийн жилүүд ч мөн адил маш чухал юм. Эцэг эхээс гадна эмээ өвөө, ангийн найз нөхөд, сургууль, багш нар зэрэг өдөр тутам байнгын харилцаатай байдаг бусад хүмүүс ч мэдээж бидэнд нөлөөлдөг. Бидний амьдралын анхны 2 жилийн талаарх ой санамж далд ухамсарт маань уул мөрөө үлдээсэн байдаг ч гэсэн тэдгээрийн талаар бид ухамсарт оюун ухаан буюу насанд хүрсэн биегээрээ сандаггүй. Ихэнх хүмүүс цэцэрлэгт орсон нас юм уу түүнээс хойших үеийн амьдралаа л санаж эхэлдэг. Чухам энэ үеэс л бид ээж аав маань хүүхэдтэй хэрхэн хандаж ямар байдлаар харилцаж байсныг ухамсартайгаар эргэн сандаг.